Энэ хэсгээр бид сорилын асуултыг хэрхэн бэлдэх тухай ойлголтыг авах болно. Дасгалын 7 дугаар хавцснаас гаднаас видеог embed байдлаар оруулах гэсэн дасгалын файлыг нээсэн байгаа. За энд би дүгнэлт гэсэн слайд шинээр үүсгэсэн. Мөн дасгалын хавцснаас хичээлийн стандартын документ файлыг нээсэн байна. Эндээс текстүүдийг авах боломжтой. Quiz буюу сорилын асуултуудыг үүсгэхээс өмнө бид сорилын асуултын тохируулгуудыг хийх шаардлагатай. За ингийн тулд Quiz Preferences гэсэн хэсэг рүү очие. Quiz Preferences буюу сорилын асуултын давуу эрхийн тухай эхлээд үзье. За Quiz Preferences тохируулга руу орохын тулд Quiz зэснээс Quiz Preferences гэсэн мөрийг сонгоно. Quiz мөр дээр тавшие. За энэ хэсэг дэх Setting гэсэн мөр дээр тавшноо. Хамгийн ихний Name мөрөнд сорилын нэр байна. За цаанаасаа тохируулагдсан Quiz гэсэн нэртэй байна. Сольж болно. Бэлдсэн сорилын асуултыг Learning Management System руу илгээхэд энэ нэрээр явна. Дараагийн Required мөрд тохируулгын төлөв их чухал төлөв байна. Сорилыг ямар хэлбэрээр явуулах сонголтууд энд харагдаж байна. За эхний төлөв нь Optional буюу хэрэглэгч асуултыг алгасч болно гэсэн сонголт байж байна. Хоёр дахь төлөв нь Required буюу хэрэглэгч чааш нь үргэлжлүүлэхийн тулд заавал асуултанд хариулах гэсэн сонголт байна. Гурав дахь төлөв нь Pass Required буюу хэрэглэгч чааш нь курсыг үргэлжлүүлэхийн тулд сорилыг амжилттай өгөх шаардлагатай гэсэн сонголт байна. Дөрөв дэх төлөв нь Answer All буюу хэрэглэгч чааш нь үргэлжлүүлэхийн тулд асуулт бүрд хариулсан байх шаардлагатай гэсэн сонголт байна. Эдгээр сонголтуудаас өөрийн хичээлийн онцлогтой тохируулан сонголт хийж өгнө. За бид гурав дахь төлөв болох Pass Required гэсэн төлөвийг сонгож байна. Хэрэглэгч чааш нь курсыг үргэлжлүүлэхийн тулд сорилыг заавал амжилттай өгөх шаардлагатай гэсэн сонголтыг хийж байна. Objective ID гэсэн мөрөнд Captivate програм өвөрмөц танигчийн код автоматар өгдөг. Энэ нь Learning Management System-д энэ сорилын асуултаа танихад төхөн болдог. Мөн харилцаа ажиллагааны ID prefix код өөрөө оруулж өгч болно. За хоосоо орхивол Captivate програм асуулт бүрд ID prefix кодыг автоматар өөрөө өгдөг. Дараагийн хэсэг болох Settings хэсэг нь асуултанд хамааралтай тохируулгууд байна. Shuffle Answers гэсэн тохиолдолд асуултууд гарч ирэх болгондоо цаанаасаа холигдож гарч ирдэг. Дараагийн 3 идэвхжүүлэг слайд дээрх товчтой холбоотой идэвхжүүлгүүд байна. Цаанаас тохируулгадсанаар энэ 3 идэвхжүүлэг идэвхжээгүй байна. Review Mode Navigation Buttons буюу хэрэглэгч өмнө хариулсан хариултаа нягтлж үзэх боломжийг олгодог идэвхжүүлэг энд байж байна. Submit All болон Branch Eval гэсэн идэвхжүүлэг нь Learning Management System буюу LMS системтэй харилцах үед ашиглагдана. Show Progress идэвхжүүлэг нь хэдэн асуултаас хэддэг асуултаар явж байгааг харуулна. За Absolute төлөвийн үед нийт асуултын тоог харуулахгүй. Асуултанд хариулах явцад өмнөх хариулсан асуулт руу орох боломжийг Allow Backward Movement гэсэн идэвхжүүлгээр хийж өгнө. За энд Show Score at the End of Quiz гэсэн идэвхжүүлэг нь төгсгөлд нь авсан оноо үр дүнг харуулна. За үүнийг идэвхжүүлээд Quiz Result Message гэсэн товч дээр тавшие. Сорилын үр дүнг ямар мессежээр харуулах сонголтууд нэмэлт цонхоор гарч ирсэн байна. За энэ мессежүүдийг би монгол болгоод өгье. Square буюу оноо гэсэн хэсэгт авсан оноо, авах ёстой оноо, зөв хариулсан, нийт асуулт, наривчлал, хэдэн удаа оролдлого хийсэн өгсөн зэрэг мессежүүдийг харуулах боломжтой. Эдгээрийг сорилын дүнгийн слайд үүсэх үед харуулдаг. Дараагийн сонголт Allow User to Review to Quiz гэсэн мөр байна. За хэрэглэгчд сорилыг дахин хянах боломжийг өгөх гэсэн төлөв байна. Quiz Review Message товч дээр тавшаад доторх текстүүдийг бас монгол болгож өгч болно. За би монгол болгоод өгсөн байгаа.
Play-ba буюу тоглуулагчийн хяналтын товчнуудыг нуух гэсэн идэвхжүүлгийг идэвхжүүлж болно. Манай тохиолдолд энэ идэвхжүүлэг болон Allow User to Review the Quiz гэсэн мөрний идэвхжүүлгийг авлаа. За энэ хэсгийн тохируулга дууссан гэж үзээд өөр тохируулгын хэсэг рүү оръё. Pass or Fail гэсэн мөр дээр товшъё. Сорилыг амжилттай өгөх оноо 80% байна. За 70% өгч болно. Процентээр биш оноогоор харуулах төлөвийг бас сонгож болно. Сорилыг амжилттай өгсөн тохиолдолд чааш хийгдэх үйлдэлийг энд сонгох боломжтой. Жишээлбэл continue буюу чааш нь үргэлжлүүлэх гэх мэтээ. If failing grade гэсэн төлөв байна. За амжилтгүй өгсөн тохиолдолд оролдлогын тоог өгч болно. Infinite attempts буюу хязгааргүй ордлого гэсэн идэвхжүүлгийг идэвхжүүлээд show retake button буюу дахиж сорилыг өгөх гэсэн товчийг гаргаж өгч болно. Default labels буюу харуулах шошгууд гэсэн мөр дээр товшъё. За энэ зөв болон буруу хариулсан тохиолдолд үзүүлэх текст гэх мэтлэн олон мессежүүд байна. За монголоор бичсэн стилийг үүсгэж болно. За би мөн адил монголоор энэ текстүүдийг бүгдийг нь өөрчлөөд өгье. За ингэ болсон гэж үзвэл ог товч дээр товшин тохируулгын цонхыг хааяа. Сорилын үр дүнг харуулсан үр дүнгийн слайд автоматар бий болсон байна. Дахиж өгөх болон үргэлжлүүлэх гэсэн товчнуудаар доор харагдаж байна. Сорилын үр дүнгийн слайд хамгийн сүүлд орж ирээгүй байна. Энд зүүн хэсэгт байгаа англи үгнүүдийг монгол болгож өөрчилж болно. За доод хоёр товчийг ч гэсэн монгол болгоод өөрчлөөд өгье. Quiz results гарчгийг сорилын үр дүн гэж монголоор өөрчилж өгч байна. Сорилын асуултууд үүсгэхэд бэлэн болсон ба. За энэ сорилын үр дүнгийн слайд бол хамгийн сүүлд байх ёстой учраас слайдаа хамгийн сүүлд нь чирчээ авчиж байрлуулъя. За ингээд сорилын асуулт үүсгэхэд бэлэн болсон ба дараагийн хичээл дээр сорилын асуултуудыг хэрхэн үүсгэх тухай үзэж эхлэх болно.